За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний ярих сэдэв бол үрийн шингэний шинжилгээ гэж юу вэ талаар товчхон танилцуулъя. Эрэгтэй хүний энэхүү үржихэн гол суурь шинжилгээнүүдийн нэг бол үрийн шингэний шинжилгээ гэдэг. Энэхүү шинжилгээг үрийн шингэний физик, хими, найрлага болон түүнд дагуулж байгаа эр билгээсийн тоо чанарыг тодорхойлдог шинжилгээ гэдэг. Эрэгтэй хүний төмсгөнд эр билгээс үүсдэг. Төмсг нь бол гадуураа хуухныг хэмээх арьсан бүрхүүлээр бүрхэгдэж байдаг. За энэ нь биеийн температураас 2 градусаар байгуулж эр билгээс үүсэх, өчөх таата нөхцөлийг бүрдүүлж байдаг. Ингэж үүссэн эр билгээс цаашлаа төмсгөний дайварт очино. Төмсгөний дайвар гэдэг нь төмсг нь тус бүрт холбогдсон хос оромог эргэтэн байдаг. Боловсрч гүйцээгүй эр билгээс хадгалагдаж тэндээ бие гүйцэдэг. Энэхүү бие гүйцэн эр билгээс нь эсвэл үр дамжуулах хоолоогоор дамжиж үрийн цэврүү болон төрөө булчирхаан шингэнтэй нэгдэж үрийн шингэнийг бий болгодог. Үрийн шингэний шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ? Шинжилгээ өгөхийн өмнө 3-5 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх. Шинжилгээ өгөхөөс 2-3 хоногийн өмнө цогтууруулах хундаа мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх. Хүчтэй эм тариа хэрэглээгүй байх. Саунд удаан хугацаагаар суугаагүй байх. Сайн унтаж амарсан байх зэрэг шаардлагуудыг хангаж үрийн шингэний шинжилгээнд өгнө. Шинжилгээний үйл явцыг товчхон дурдвал үрийн шингэний шинжилгээний дээжийг лабораторид төгссөний дараа тохиромжтой градуст 30 минут шингэлсэний дараа үрийн шингэний физик, хими үзүүлэлт болон микроскопийн үзүүлэлтийг үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд гаргасан зөвлөмжийн дагуу үрийн шингэний шинжилгээг андрологийн лабораторид хийж гүйцэтгэдэг. Үрийн шингэний шинжилгээний физик, хими үзүүлэлтэнд үрийн шингэний pH, хэмжээ, зууралтамт чанар болон өнгийг үздэг бол микроскопийн шинжилгээгээр эр билгийн эсийн тоо, хэлбэр дүрс, хөдөлгөөн болон амьдрах чадварыг тодорхойлдог. Шинжилгээний хариу ямар гарвал хэвийн гэж үздэг вэ гэхээр хэмжээний хувьд 1.5 мл-ээс дээш, түүнд дагуулгдж байгаа эр билгээсийн тоо 1 мл-т 15 саяас дээш, хөдөлгөөнтэй эсийн эзлэх хувь 40%-аас дээш, хэвийн бүтцтэй эр билгээс 4%-аас дээш, амьдрах чадвартай эр билгээс 58%-аас дээш бол энэ шинжилгээний хариуг хэвийн гэж үзнэ. Өвчтөе эсвэл стресстэй үед мансууруулах бодис хэрэгэлсэн, архи согтууруулах хундаа хэрэгэлсэн, эсвэл дааврын гаралтай юм уусан болон ядарсан үедээ шинжилгээ өгвөл таны үрийн шингэний шинжилгээний хариунд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаараарай. Ер нь тухайн хүний биеийн кондишныг шалтгаалan үрийн шингэний шинжилгээний үзүүлэлт өөр гардаг учраас 7-аас 14 хоногийн дараа давтан шинжилгээ өгөхийг зөвлөдөг. За эр билгийн эсийн чанарт нөлөөлдөг маш олон хүчин зүйл байдаг. За үүнээс дурдах юм бол халдварт өвчин дөртөх, дааврын тэнцвэргүй байдал, дотоод чүрлийн эмгэг, аутоны иммуны өвчлөлүүд, генийн согог болон мутац, цацрагт уяан дүртөх, за гэмтэл болон өрөвслүүд, за мөн орчны бохирдлууд, жишээ нь хүнд металл болон пестицидийн бохирдол, хамгийн сүүлд хит их хөдөлгөөнгүй суугаа ажил зэрэг нь эр билгийн эсийн тоо болон чанарт сөргөөр нөлөөлдөг. Эр эсээ хэрхэн сайжруулах вэ? Хамгийн нэгдүгээрт жингээ хасах. Илүү дэлжинтэй бол жингээ хасах нь эр билгийн эсийг тоог нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй зүйлсийн нэг юм. Судалгаанаас харахад жингээ хасах нь үрийн шингэний хэмжээ болон эр эсийн хөдөлгөөнийг эрс сайжруулдаг болох нь тогтоогдсон. За хоёрдугаарт дасгал хөдөлгөөн. За жингээ хасах шаардлагагүй байсан ч гэсэн идэвхтэй байж эрүүл амьдралын хэв маягаар амьдрах нь эр билгийн эсийн тоог нэмэгдүүлэхэд тусалдаг. Нэгэн судалгаагаар хүндийн үргэлт болон гадаа дасгал хийх нь бусад төрлийн дасгалаас илүү эр билгийн эсийн чанарт тустай болохыг тогтоосон байдаг. Гуравдугаарт витамин уух. За зарим төрлийн витамин буюу түүн дотроо D, C, E, коэнзим Q10 витаминууд нь эр билгийн эсийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. За дөрөвдүгээрт хорс туршлаас зайлсхийх. За үүнд бол согтууруулах хундаа, тамхи, мансууруулах бодис зэргийн хэрэглээнээсээ аль болох татгалзахыг хичээгээрэй. За тавдугаарт орчноо нэг шалгаж үзээрэй. За энд бол таны ажил, гэр болон гадаад орчны бохирдлууд, хүнд металл, уусгагч, пестицид, за бодог арилгалагч бодисууд зэрэг нь эр эсэд нөлөөлдөг учраас эдгээрийг нэг анзаарч хараарай. 6 дугаарт хит их хөдөлгөөнгүй суугаа ажил хийх нь
эр бэлгийсийн тоо чанар сөргөөр нөлөөлдөг болохоор удаан хугацаагаар суухаас зайлсхийгээрэй. За 7-th нь эр бэлгийн эсээ зохих температурт байлгаж агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх бие дэвтэйхэн дааван дотор хувцах өмсөх хэрэгтэй. Та бүхэнд үрийн шингэний шинжилгээ гэж юу вэ талаар товч мэдээлэл хүргэлээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.